За яг хүн болгон одоо надаар хэлүүлэлтгүй зарлах маш хэрэгтэй гэдгийг мэдж байгаа. Аман дотор ингээд зарлах үед маш их шүс үүснэ. Тэгэхээр шүс бол бидний хоолыг тутам болгох хэрэгтэй, тийм ээ. Гэхдээ яг үндэ энэ зарлах бол асар их нөлөөтэй байд юм аа. Сайн зажилдаг хүн дотоод шүүрлийн алдаанд ордоггүй. Шүс бол шүүрлийг их гэж үздэг. Тэгэхээр энэ эрүүл байх хэсэг чинь таны амнаас эхэлдэг байхгүй. Тэгэхээр энэ ялдаж амн дотор орж байгаа хоол хүнс бүрэн сайхан бутлагдаад цаашаа явах юм бол та тэндээс ядчил их шим сайн авч чадна. Одоо бид нар хоолыг амандаа хийлээ шүү дээ, хийгээ зажилж байна. Энэ зажилсны үед одоо тархинд юу явагдаж байна гэхээр энэ хүн удахгүй хоолыг ходоод руу оруулах гэж байгаа юм байна. Тийм болохоор би шүүрлээ бэлтгэх хэрэгтэй байна гэдээ ходоод цөснөөр болж байгаа бүх хэрэгтнүүд чинь тодорхой хэмжээний бэлтгэлээ базаад эхэлж байгаа. Ялангуяа ходоодны хувьд бол ходоод өөрөө хүчлэлийг эрхтэн шүүс нь одоо 2-оос 2.5 гэдэг чинь мөлийн хүчлэг гэсэн үг шүү дээ, өндөр хүчлэлтэй. Тэгэд яагаад өөрийгөө хайлуулчихгүй тэр тэгж хүчил ялгаруулна гэхээр хүчлээ ялгаруулахаас өмнө өөрийгөө хамгаалах шүүрлийг буулгаад юм байна. Одоо хоол орж ирэхээс өмнө тий. Тэгэд хамгаалах шүүрэл буулгаж ийж нөгөө хүчил нь ялгардаг. Гэтэл бид нар яаруу түргэн сан руу идчих юм бол нөгөө хамгаалах шүүрэл нэг хальт хуйлт бууж ирсэн болол шууд хоол цааш орж байгаа байхгүй. Хүмүүс ялангуяа нэг бол ингээ хоол сойж явж жагаад нэг идэхээрээ ингээ ерөөсөө зүгээр шууд ингээл хуваагаал залгаад байдаг юм байдал руу орчихно. Нөгөө хэсэг нь болохоор ерөөсөө цусан дотор нь сахар одоо унаал ингээд ядарсан хүмүүс бол бас ингээд яаруу түргэн хоол идэх. Ер нь монголчуудын нийтлэг түгээмэл юм алдаа байна. Хоолыг ерөөсөө маш хурдан хугацаанд идэж байна. Тэгээ энэ бол ерөөсөө өвчлөлийн суурь шүү. Өвчлөлийн суурь. Тийм болохоор зарлалтаа өнөөдрөөс ахвал анхаараарай. Судар дээр байдаг л да ядаж шүднийхаа тоогоор зарлаач гэж байдаг. Бид 32 шүдтэй шүү дээ. Уул нь бол нэг өмнөх хоолыг 60 зажлаа гэдэг. Энэ тэндгүү бичээд яриад яваа та. Гэтэл тэрийг биелүүлж байгаа хүн одоо хэдий байгаа юм бол доо тийм ээ.